Радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хоттой хүргэлтийн үйлчлэгийг хүргэлгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 болныг 82 99. Хамтран ашиглагч цэвэр витамин С Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа өмс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сивх нөсөд болохгүй, цэвэрхэн тунгалаг, гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагч бүрдсэн дээд зэргийн чившил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-Mer-ийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдоход Солонгос дахь утас Чигароу 89 69 39, Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-Mer хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондрол. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За өнөөдөр 2021 оны 4 сарын 5-ны даваа гараг байгаа Солонгос улсын нийслэл Сөүл хотод 12 цаг 17 минут болсон байна. За анхаа болон сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг Монголчууд Солонгос нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Нэвтрүүлгийн шууд эфирт хөтлөгч Чимбат болон хөтлөгч Чанцал Доломдар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв маань Солонгост мөнгөгүй болох үед гэсэн сэдвээр ярилцсан. Мөн та бүхэн нэвтрүүлгийн шууд утсуулах тийг 70 46 41 1941 гэсэн дугаарлаа шууд холбогдоод зөв хариулт болон сэдэв дээр чөлөөтэй холбогдоорой. За Чимбаха шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За шинэ 7 хоногийн мэндийг хөтлөх санцаатай болон сонсогч та бүхэндээ хүргье. За тэгээ та бүхэн амралтын өдрөө сайхан өнгөрөөснө. Манай нэвтрүүлгийн хувьд асуулт хариултыг анхаагаар бол эхэлдэг байгаа. За тэгэхээр эхний асуултыг та бүхэндээ танилцуулъя. За ундаг дугуй түрээсийн үйлчлэгээ хэдэн наснаас дээш ашиглах боломжтой байдаг вэ гэсэн асуултыг танилцуулж байна. Ундаг дугуй түрээсийн үйлчлэгийг хэдэн наснаас дээш ашиглах боломжтой байдаг вэ? За та зөв хариултыг мэдвэл тэг 70 46 41 1941 дугаарлал болон за комментээр бас бичлэх боломжтой байгаа. За тэгэхээр хамгийн ихний асуулт маань ундаг дугуй түрээсийн үйлчлэгийг хэдэн наснаас дээш ашиглах боломжтой байдаг вэ? Гэхдээ энэ чинь Солонгост шүү дээ, тийм. Бодка тамар маань хаа шинэ 7 хоногийн мэд гэсэн байна. Альмаа маань өдрийн минь манайхаа гэж бас явуулсан байна. Сөвчмгөн өдрийн минь гэсэн байна. Онохын бүгдээрээ айгүй урд ороод ирсэн биш. Бата маань хай төшиг жалаанаас хай гэсэн байна. За та бүхэндээ бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж MN Post Cargo болон Pure-Mer гол сайхны брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр эхний асуултын хувьд Солонгос улсад та бүхэн бас сайн мэдгөх метроны буудал за зарим цэцэрлэгт хүрээлэн гэдэг иймэрхүү газруудад дугуйнуудыг байрлуулсан байдаг. Тэгэхээр энэ дугуйг хэрвээ авч уна яг хэдэн наснаас дээш настай байх ёстой байдаг юм болоо та бүхэн зөв хариултыг бичлэгээрэй. Омгшилтэй мөхөрдөн маань сайхан амарцгаас нь өдрийн мэндэ гэсэн байна. Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Бацагт онрон маань бас өдрийн мэнд гэсэн байна. Америк нэгдсэн улсаас холбогдсон сонсогч маань штэ. Соко шинэ 7 хоногийн сайхан өдрийн мэндийг хүргье гэсэн байна. За тэгэхээр Нарангэрэлчийн өдрийн мэнд Содном дарчаа. За оюун цэцэг энэ өдрийн мэндэ гэсэн байна. За та бүхэндээс өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр асуулт маань Солонгос улсад ундаг дугуй түрээсийн үйлчилгээг хэдэн наснаас дээш ашиглах боломжтой вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр сонсогч та бүхэн хариултыг бичлэгээрэй. Чиний хувьд энэ дугуйг ашиглаж үзчихээс удаа байгаа болов? Би дугуй чаддаг. Чаддгүй. Тий. Сураагүй л юм. Би ч ахтаа сундлуулж явдаг гэсэн болохоор дугуй унах шаардлага байдаг гэсэн шин. За Цэнгэл Сүхбаатар маань Минда Моор гэсэн байна. Аас Хоко 16 наснаас дээш юм болов гэсэн байна. Инх хотын хэмээн сайн уу гэсэн байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За Алтан ундаг лавсүр 16 гэж бичсэн байна. За Дукана сүрийн маань өдрийн мэнд гэсэн байна. За над дээр бас нэлээд олон хариулт орж ирсэн. Эрдэнэ хүрэн маань 18, дараа нь 19, дараа нь 21 гэсэн хариултыг илгээсэн. Нар сар маань 12 наснаас дээш гэж явуулсан. Эрдэнэ хүрэн маань дараа нь инээсэн байна. 3 хариулт явуулаад. За Алтан ундаг лавсүр маань 17, 13. За Жаргал Аз маань 15 гэсэн байна. За тэгээ Жаргал Аз маань сайхан амарсан 2 гэсэн байна. Сайхан амарлаа. Та бас сайхан амарсан уу? За амралтаа юу хийж өнгөрөөвөө бас сайнаа бичээрэй. Сөвчмөн маань 16 гэсэн байна. 16 бол өстой жинхэнэ дөхүүлсэн байна штэ. Будка төмрөө маань 18 гэсэн байна. Манай будка төмрөө бас манай нэвтрүүлэлт аягүй итгэвтэй оролцдог штэ нэрээ баярлаа. Дукана сүрийн маань 8 наснаас дээш гэсэн байна шүү. За тэгэхээр энэ одоо дугууны хувьд гэх юм бол хэрвээ та түрээслээд за тэгэд ажил гэр сургуульдаа бас хэрвээ дугуй унж явж яа гэвэл заавал дугуй худалдаж авахгүйгээр тийм
ийм сайхан түрээсийн үйлчлэгээ байдаг. Тэгэхээр энэ асуултын хувьд болохоор хэдэн наснаас дээш хүмүүс энэ үйлчлэгийг авах боломжтой вэ? Чин баах Солонгос дугуй унжсэн үү? Би дугуй нэлээ их ундаг ус. Ер нь ажил гэр хоёрын оронд дугуйгаар явах дуртай тий. Тэгтээ нэрээ тийм штэ та чинь энд бас дугуй унаад. Гэхдээ одоо дугуйгаа унах болцсон юм уу? Одоо нэг дугуйгаа янзалчаар гарах гал харин одоо нэг эвдэрсэн билүү яасан? Солонгосоос дугуй авчирсан арай нөгөө юу жижигхэн байгаа даа нөгөө дугуйныхаа хэмжээ. Тэгээд хаймар олж авах хэрэгтэй байгаа. Дээр чинь таны дугуйг авч явах гэж оролцсон гэлөө яасан гэлээ. Хулгай талдангаа алдсан гэдсэн шүү. Тэнцээ нэлээ бас таслах гэж оролцсон байсан шүү. За тэгээд гэхдээ бас гайгүй сайн үлдсэн байсан юм шүү тий. За болж муу ах маань дугуйг болцоо л гэдэг. Боо юм болж байгаа. За тэгэхээр эхний асуулт маань Солонгос улсад ундаг дугуй түрээсийн үйлчилгээг хэдэн наснаас дээш ашиглах боломжтой байдаг вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бол хариултыг бичиж илгээсээр байна. Ундаг дугуйны хувьд хэдэн наснаас эхэлж унах боломжтой вэ гэдэг асуултыг бол асуусан байгаа. За тэгээд анхаа маань 14 гэдэг байхаа гэж бас хариултыг илгээсэн байна. За Будка төмрөө маань 17 гэсэн хариултыг, Эрдэнэпүр маань 15 гэсэн хариултыг бас илгээсэн байна. За тэгээд дараа нь бас Эрдэнэпүр маань 16 15 гэсэн хариултыг илгээсэн юм шүү. За тэгэхээр манай сонсогчдын хувьд ерөн зүгээр надад болохоор энэ асуултыг асуунгаа бас боломжтой бол юм дугуй одоо Солонгосд дугуйны зам их аятайхан хөгжчихсэн байдаг. За дээр нь дугуйгаа бас унаад авахад ашиглахад нэлээд юм боломжтой байдгийн байлаа. Тэгэхээр энэ талаар нь ашиглавал те их зүгээр гэж бодож байна. За хоёул одоо хариултаа зарлах уу? За тэгээ. За тэгэхээр минийх дээр хамгийн түрүүнд зөв хариултыг оруулж ирсэн нэг би шүүгээтэй дээрээс нь. За ер нь бол эхлээд 18 гэсэн хариултыг явуулсан. За хамгийн дээд нь 21 насыг ус явуулсан. За тэгээд түүнээс доошлоод 16 нэлээд өгсөн байна гэсэн чинь хүмүүс 14 гэсэн хариултыг явуулж ирсэн. За тэгээд хамгийн түрүүнд Эрдэнэпүр маань 15 гэж зөв хариултыг бол илгээсэн байна шүү. За над дээр зөв хариултыг хамгийн түрүүнд Жаргалааз маань 15 гэж бол бичсэн байна. За хандмаа манаас хай 2-15 байхаа гэж бас зөв хариулт илгээсэн байна. Зөв хариулт нь шүү дээ. За баяр хүргэе. Баяр хүргэе. Yay! Дуу байхгүй болохоор амаараа л. За тэгэхээр Солонгос улсад ундаг дугуйг түрээсийн үйлчлэгийг болохоор 15 наснаас дээш хэрэглэхийг бол зөвшөөрдөг юм байна. За хэрвээ та дугуй бүртгүүлээд уния гэх юм бол bikesoul.com гэдэг сайт руу одоо ороод бүртгүүлээд за тэгээд энэ дугуйнуудыг бол ашиглах боломжтой болдго юм байна. Тэгээд түрээсийн хувьд 1500-д маш хямдхан байдаг юм байлээ. За тэгэхээр хоёул дараагийн асуултад авах уу? За тэгээд дараагийн асуултын хувьд за бүгд найрамдах Солонгос улсад коронавирусын анхны тохиолдол хизээ бүртгэгдсэн бэ гэдэг асуулт байна. Бүгд найрамдах Солонгос улсад коронавирусын анхны тохиолдол хизээ бүртгэгдсэн бэ гэсэн асуулт байна. Тэгэхээр он сарын явуулна гэсэн үг тий? Тийм байна. Эсвэл өдрийн сартаа явуулах юм болов? Тэгээ он сар өдөр байвал хамгийн одоо төгс хариулт болов гэж бодож байна. За тэгэхээр Солонгос улсад коронавирусын анхны тохиолдол хичнээн гэнэ. Хэдэн сарын хэдэн бүртгэгдсэн юм болоо? За тэгэхээр та бүхэн бас зөв хариултыг бичиж илгээгээрэй. Эрдэнэпүр маань өөрийнхөө дугуйг л унаж байна да гэсэн байна. Эрдэнэпүр маань 19 оны 12 сар гэсэн хариулт илгээсэн байна. За тэгэхээр 19 он бол арай биш юм байна тий. Манай Монголд маань 2020 оны 11 сарын за 10 гэдэг юм болоо 11 бол ямар ч басан тэр хавцаадын анхны тохиол илэрлээ гэдээ бас нэг гурал будаа нөөцлөд нэлээ их асуудал гарч байлаа. Тэгээ одоо л хүмүүс бас нэлээд дүжирсэн гэдэг юм уу тохиолдлууд их гарч ирсэн гэсэн тэгээд баг зэрэг одоо нэлээ олон тохиол бүртгэгдээд байгаа ш. Тэгэхээр танай хамаатан садын дунд ч юм уу халдвар авсан сонсогдсон үгүй юу? За яг хамаатан садны дунд бол сонсогдоогүй. Зүгээр ахын ажилтдаг бас компани дээр сонсогдож байсан. За тэгэхээр коронавирусын анхны тохиол бүгд найрамд Солонгос улсад одоо хэдэн оны хэдэн сар хэдэн бүртгэгдсэн бэ гэдэг асуулт байна. За тэрний асуултын хувьд одоо манай нэвтрүүлгийг анхнаас сонсч байсан хүмүүсийн хувьд бол бас илүү сайн мэдж байгаа болов бид хоёр тэр үеэс эхлээд танилцуулаад явж байсан байгаа. За тэгэхээр Эрдэнэпүр маань 19 оны 12 дугаар сар гэсэн бол Сүхчимгийн хувьд 19 оны 10 дугаар сард гэсэн байна. За тэгээ андуураагүй бол 19 оны 12 сард одоо Хятадд тийм анх Ухаан тэндээс бол гарсан болоо гэж бодож байна. Тэгэхээр Солонгост бас анхны тохиолдол нь хизээ бүртгэгдсэн юм болоо. За Солонгост хамгийн анхны тохиолдол яг бүртгэгдсэн хаанаас бүртгэгдсэнийг би одоо яг сайн сандгүй. Ер нь бол юу гэж хэлсэн л да. Одоо Ухаан хотоос тийм амьдарч байсан хүмүүс одоо эргээд их орн руу орж ирэх, тэгээ буцаж ирэх. За ер нь тэр болохоор Хятадын мэдээгээр нарах юм бол Хятадын 35 настай эмэгтэй гэсэн байсан. Одоо Солонгос руу анх орж ирсэн одоо тохиолдол гэх юм бол.
За ёо миний хоол өөр өнөөдөр аюу ярих гэхээр тэглээд шүү. За сайхан. За тэгэхээр одоо сонсогчдын маань хувьд хариултыг бол бичиж илгээсээр байна тийм. Аха. Цэвэн төмөр маань би мэдэн хэлэхгүй маш нууцхаа гэх. За тэгэхээр нэр одоо асуулт хариултыг анхаа нэвтрүүлгийн маань өнгөрсөн 3 дугаар сарын ялагч бол тодорсон байгаа. Тэгэхээр Сүхбат маань ялсан байгаа тийм. Тийм. За тэгэхээр Сүхбатад маань гарын бэлэг бас очих болно. Тэгээд үргэлжлүүлээд энэ сарын хувьд хамгийн олон зөв хариултыг илгээсэн сонсогчоо мөн бид хоёрын зүгээс шалгаруулад за тэгээд бас жижиг ямар нэгэн байдлаар баярлуулах болно. За тэгэхээр асуултанд Дукана сүрийн маань 2020 оны 2 сарын 28 гэсэн хариултыг илгээсэн байна. Сүгчүн маань 20 оны 1 сард билүү гэсэн байна. За Бодка төмрөө маань 20 оны 1 сарын 20 гэсэн хариултыг бас илгээсэн байна. За Асоко маань 1-р сарын 20, за Наран гэрэлчээ 2020 оны 1-р сард гэсэн байна. За тэгээд Асоко маань хятад хүнээс гарсан гэдэг хариултыг бол бичиж илгээсэн байна. LX Чаги маань 2020 оны 1 сарын 30 гэсэн биш. Надтай ижлэг нэртэй биш. За тэгэхээр анхаа маань 20 оны 1-р сарын 19 шүү гэсэн байна. Эрдэнэбор маань цагаан сараас өмнө байсан гэсэн байх шүү. Манай Монголд болохоор нэг гадаад хүн байгаадсан те Франц улсын иргэн байсан билүү? За манайхаа зүгээр анх отхон гэдэг нэр өгчихсэн байсан шүү дээ. Тийм. Тэр яг тухайн үед гарч байгаа чинь тэр бол 3 сар нэлээд дээр үед ах те. Тэгээ манайх ч дотооддоо алдлаа гэдэг нь болохоор сүүлд 11 сар санагдчихэ те. Тэр тэгтээ яг ингээд сонсогдсны дараа гудамж бүр ингээд хөнгө болсон байсан шүү дээ. Ажилтаа тухайн үед ч явж байсан. Тэгээ сайн нэр одоо манайхны хийж байгаа сайн зүйл гэх юм бол 18-аас дээш насны хүмүүс вакцин хийх боломжтой болсон байлээ. Тэг өмнө нь зөвхөн одоо 55-аас дээш гэдэг юм нас цаажсэн болвол ер нь сая вакцинжуулах газруудыг бол гаргасан байлаа. Тэгээд 5 сар, 6 сар, 7 сар гэхэд ерөнхийдөө 2 дахь тунгийг хийлгээд нийт хүн амаа халдвар одоо тунгийн тийм вакцинд хамруулнаа гэсэн иймэрхүү мэдээлэлүүд бол явж байлаа. Чимээ одоо 2 дахь тунгаа хизээ тариулах вэ? 4 сарын 15 16-ны үед байгаа хаа. Одоо тэгвэл өгч байгаа юм шүү дээ. 5 сар гэхэд л ер нь нэлээд тийм аятайгаа болчих болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тархлаа тогтсон гэж би одоо хийлгэж шүү дээ вакцина. Одоо яг хийлгэх бодолтой байгаа. Өнөөдөр өглөө хийлгэх чи гэсэн чи амтсангүй тэгээ өнөөдөр ч бас хоёулаа гадар уулзалтай байсан шүү дээ. Тэгээ чүлээ авъя гэсэн чи бас боломжгүй юм шиг санагдаа. Тэгээ маргааш нөгөөдрөөс л хийдэм билүү гэж бодоод шүү дээ. За тэгээ алтан өндөдөл хавсар маань 20 оны 1-р сарын 20 гэсэн байна. Жаргал аз маань 2020 оны 1-р сарын 20. За Неки нэнэ 2020 оны 1-р сарын 20 гэсэн байна. За тэгэхээр хоёулаа хамгийн түрүүнд бас зөв хариултыг илгээсэн тийм. Одоо ялагч байгаа тодруулъя. За тэгээ. Хамгийн түрүүнд зөв хариултыг илгээсэн сонсогч маань Будка төмрөө 2020 оны 1 сарын 20 гэсэн хариултыг илгээсэн байна. За тэгэхээр над дээр болохоор Соко маань 1-р сарын 20 гэж бол хамгийн түрүүнд бол зөв хариултыг илгээсэн байна. За баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгэхээр энэ мэдээллийг харах юм бол 2020 оны 1-р сарын 19-нд бас Уухай хотоос Солонгос руу одоо хурж ирсэн 35 настай хятад эмэгтэйгээс анхны тохиолдол илрээд 1 сарын 20-нд тэр нь бол баталгаажсан. Тэгээ энэ мэдээлэл бол 1 сарын 20-ноос эхлээд бол цацагдсан. Тэгээ бит хоёрын хувьд ч гэсэн өнгөрсөн 2020 оны онцлог үйл явдал гээд одоо сар-сараар нь онцлог 10 үйл явдлыг танилцуулж хамгийн анх 1-р сарын 20-нд бас коронавирус ихний тохиол батлагдсан гэдэг тэр онцлог мэдээлэл дунд бол энэ мэдээлэл явж исэн байгаа. Тэгэхээр 1 сарын 20 оны 1 сарын 20-нд л бүртгэгдэж исэн юм шүү дээ Солонгос анхны. Тийм байгаа. Тэгэхээр одоо бит хоёрын хувьд за ер нь манайхны хувьд бол коронавирустэй жил гарныг бол ямар ч байсан ингээд өнгөрөөчихсөн байгаа тийм тийм. Тэгэхээр дараагийн асуултаа танилцуулъя. Хоёулаа дараагийн асуултаа танилцуулж байгаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя тийм. За тэгэхээр дараагийн асуултын маань хувьд та бүхнээсээ за солонгос канонуудын дууг тэгээд таалагддаг. Дуу хүрээд ирсэн үү? За тэгэхээр та бүхэн бас дууг сонсоод зөв хариултыг илгээж авах хооронд хоёр хамтран ажиллах мэдээлэл өгөх байгаа. Болох уу? Чи таах уу? Яг надаас би зүгээр нэг секунд байсан чи таахаар энэ киног үзсэн байхгүй бүтэн үзсэн. Дуустал үзсэн. За тэгэхээр энэ кино биш энэ ая одоо ямар киноны дуу вэ гэдэг юм дараагийн асуултыг та бүхэн танилцуулж байна. Саяны сонссон ая маань ямар киноны дуу юм болоо? Киноныхын нэрийг хэсэгтүүлдээгээрээ тэр орн би нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулжээ. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сайхны брэнд хамтран ажиллаж байна. Pure гоо сайхны брэнд маань Ronas гээд 27 жилийн туршлагатай эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг компани гаргасан бүтээгдэхүүн байгаа. За энийг их ундраг гэдэг компани маань Монгол болон Европ за тэгээ Солонгост зарж борлуулж байгаа юм байна шүү. За тэгэхээр
Pure-мөр чин дотроо бол аюу олон төрөл юм байлаа. Гоосхны бүтээгдэхүүнийг судлаад үзэх юм бол би ер нь нэг хэсэг дөрөвтэй common аюуг танилцуулаадсэн. Гэхдээ яг ингээд com-оор нэг нэгээр танилцуулахаар хүмүүс бас сайн чэйжилж чадахгүй байгаа учраас та бүхэн маань Facebook-ийн хайлт хэсэг дээр Pure-мөр хэрэглэгч нэгдсэн групп гэсэн групп руу ороод үзэх юм бол админ нь бүр сайн дэлгэрэнгүй ингээд тайлбарлаад өгчин. Тэгээд эдний чи хамгийн гол нь тестертэй гэдэг нь аюуг таалагдсан. Бид нар чин гоосхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа шууд ингээд гаднаас нь хараад худалдаж авдаг шүү дээ. Энэ юу надад яг таарах болов гүй болов гэдэг аюу боддог тийм. Тэгэхээр жижигэн тестерыг худалдаж аваад ихлэ түрхэж үзээд тэгээд тохирж ивэл дараа нь ингээ өөр бүтээгдэхүүнийг худалдаж аваад бас илүү зүгээр юм болов гэж бодсон. За тэгээд эмчилгээний гоосхны бүтээгдэхүүн гэдэг үүднээсээ 3 өдөр түрхэхэд арьсны өнгө сэргийж сайжирч нөхцөл тогсно гэсэн байгаа. 2-7 хоног хэрэглэхэд арьс чангарч өөрөгдөн гэх юм чинь цаашдаа бол удаан хэрэглэгдсэн маа өгдөнө нь аюу сайн гардаг. Тэгээд эмчилгээний гэдэг маань гоосхны салонд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг хилээд байгаа шүү дээ тийм. За тэгээд дотроо Чэжүү арлын галтуулын цэнгэг усаар бүтээгдэхүүнүүдийг бүтээдэг юм компани байна л да. Гэхдээ дотроо Солонгос дотроо бол 5 брэнд л яг ийм орцыг бол ашигладаг юм байна. Тэрнийх нь нэг нь гэж. За тэгээд холбоотой утасны дугаар нь Солонгосоос TIG 10 80 8 69 39, Монголоос 99 88 81 37 гэсэн дугаарлал холбогдохны. За тэгээ би бас сая Pure-мөр хэрэглэгчдийн нэгдсэн групп руу ороод бас мэдээллүүдийн сонирхоод байж байна. Тэгээ эндээс харах юм бол жишээ нь худалдаалах үн гэхээр энгийн хэрэглэгчдэд бол жишээ нь 300 мянган вон байхад одоо бүртгүүлсэн тийм хэрэглэгчдийн хувьд бол 250 мянган вон гэдэг юм байна. Тэгэхээр жишээ нь дөрөвтэй сетийг яг энэ хэрэглэгч бүртгүүлсэн хүмүүсийн үнээр бас худалдаалж байгаа болов уу гэж энэ мэдээллийг бол группээс нь орж харж авлаа. За тэгээ мөн витамин С одоо 3 хоног хэрэглэх, за 2-7 хоног хэрэглэх гэдэг зургнуудыг бас оруулсан байна. Ямар хөө өөрчлөлт гардаг вэ гэдгийг харуулсан байна. Та бүхэн дэлгэрэнгүй сонирхох юм бол Pure-мөр хэрэглэгчдийн нэгдсэн групп гэж ороод мэдээллүүдийг бас хараад үзээрэй. Маш олон төрлөөр мэдээлүүд нь байгаа учраас та бүхэн ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За Гамар нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure-мөр гоосхны брэнд хамтран ажиллаж байна. Тэгэхээр хоёлаа дуурайгаа эргээд орцгоё. Дууга дахиад нэг сонсгоё тий. Арай бага зэрэгнүүдээ дурт сонсгоё. За тэгэхээр би та бүхэндээ за түрүүн дууныхаа хувьд бол хэсгээ хормон сонсгосон байгаа. За тэгэхээр кинонд гэдэг нэг эд шидийн тухай гардаг шүү дээ тий. Тэгээ надад энэ кинон тань таалагдсан нэр кино үзсэн үү? Би яг бүтэн үзег бол тий. Надаа ингээд энэ киног нь үзсэн чинь гол дүрийн эрэгтэй эмэгтэй нэг л зохицолгоогүй санагдсан. Надаа аюул хөрсөн санагдсан шүү. Нэг жоохон эмэгтэй настай хоёр мэдхгүй юу болоосхаа үзээгүй юм уу чи нэг сайн мэдэхгүй ч байгаа. Бүтэн үзээгүй юм тэгэхээр. Үзээгүй тий. Үзүүл шууд ойлгох надаа яаж байгаа юм. Энд гэхдээ аюу гоё киносон. Дуу нь бол надад маш таалагдсан. Тий, дуу нь гоё. Тэгээ дээрэс нь кино нь хит болсон Солонгостой. Тэгээд яг киноны гол дүр нь бас гээд сэлэм зоолгосон гэж ярих нь цааш ямартай ч ингээд нэг тийм хэсэг байт юм аа. Тэгээд хятадд бас нэлээд нарны үр сад чинь хятадд нэлээд нэр хүндтэй байсан ш. Тэрнээс өмнө бол энэ кино чинь бүр бас нэлээд нэр хүндтэй байсан. Би чинь их сургуульд байхдаа үзчихсэн баха. Бас Солонгос хэл сурангаа энэ кино үзчихсэн санагдаж байна. Гүү илүү. За мэдгүй одоо яг яриад ярьсны гадар үгүй ч юм санагдаад. Жаргал ард маань баяр үргээ гэсэн маань Казуэ Еврей Гоблин гэсэн маань тулгас хоном мэдсэлсэн бол Facebook Монголиа Монгол телевизээр сайн чөтгөр нэрээр гарсан англиар Гоблин байхаа гэсэн байна. За Жаргал Аз Гоблин. За ган тулгын нэмж өдрийн минь хоёроо сайхан амарцгаав уу гэсэн байна. Өдрийн минь хүргэе. За Соком Итэвэн класс ост гэсэн байна. Бямц цэг даваа нэмжил өдрийн минь хоёроо гэж бичсэн байна. За тэгэхээр дахиад одоо нэг бүтэн яг дуутай сонсох уу? Хоёлаа яг бүр бүтэн сонсох юм уу? Тэгээ одоо тэгэл хариултаа хоёлаа авч те. За. Хоёлаа гэхдээ аюу зүү түрүү яг сонсгоо гэж өгдөө наан ярьсан шүү дээ. Гэтэ нэг тийм гонигтай хэсэг дээр нь гардаг санагдаад энэ киноны. Гүйлүү. Одоо тэгтээ нэлээд хэдэн жилийн өмнө үзсэн болохоор сүүлд чинь тэр эмчтэй киног үзнээс хойш Наяа Ажуши гэдэг кино байгаа. Тэр кино нэрээ бас гай танилцуулж өгч байгаа шүү дээ. Та тэгтээ энэ 7 хоногт кино танилцуулж шүү дээ. Эх 7 хоногт танилцуулж өгч байгаа. Тэр айгүй гоё кино байсан. Надад энэ бас өгүүлдэг хэсэг нэг гоё санагдав. Өгүүлдэг хэсэг нэг хаана явчихж байгаа сая явлаа шүү дээ. За тэгэхээр хоёлаа хариулт авъя та одоо. Одоо бол өстой жинхэнэ урт сонсголоо шүү дээ. Би өглөөний нэвтрүүлгийг хасан чинь та мэдхүү дээр бүр баг гээл тэгэл авчтай байлээ ш. Хоёлоо бол зүгээр дууг нь тэр чигээр нь сонсгоод байгаа шүү дээ тий. За тулгах сон мөн сарны буудал гэсэн болж
жаргал аз чөтгөр кано КК гэсэн байна. Эрдэнэпүрэн маань сарны үр садуу гэсэн байна. Нанди Эрдэнэ маань Туккеби гэсэн хариултыг илгээсэн байна. Би Туккеби яана энэ зөв хариултан дээр нь би хаахад дарцсан бах юм. Уг нь вау дарах гэжсэн байхгүй. Уучлаарай. Өстэй инээдтэй байгаагүй шүү. Самсрууд арчиж Туккеби Сүхчмүн маань бас Туккеби гэсэн байна. Нандин Эрдэнэ маань Туккеби гэсэн, дараа нь Будка төмөр Punch Stay with me гэсэн байна. Дуушных нэртэй дууных нэрийг өгсөн байна. За Сүхчмүн маань Chanyol Punch Stay with me. Яаж байгаа юм бэ? Гоё кино штэ Чимбаши гэсэн байна. Чимбаг одоо мэдрэмжгүй болоод нөгөө гоё кино юм уу? Надад зөв гол дүрэн л харин тэр хоёр зүгээр жоохон зохицоогүй л гэж санагцсан. Тэрнээс киног мэдээ дуустал нь үзэхээр гоё явахгүй. Тэр чинь тэгвэл аягүй сайн ойлгогдно. Нэг хаалгаараа орж гараад юу яагаад л хаалгаар орж ажиллаа хийж байгаа заримдаа орой ирээд зураг тасаагаар яг хаарж исэн л та. Тэгээд зарим хэсгүүд энэ үдсэн байгаа. За тэгэхээр над дээр хамгийн түрүүнд болохоор зөв хариултыг Kazuya Yurei Goblin гэж зөв хариулт илгээсэн байна. За тэгэхээр зөв хариултыг илгээсэн. За би сонсож байгаа нэрийг Нандин Эрдэнэ Kazuya Yurei баяр хүргэе те. За баяр хүргэе. За тэгэхээр Goblin каноны дуу байгаа тийм. Stay with me гэдэг нэртэй дуу юм байна. Гол дүрд нь Көнгё тоглосон. Нөгөө эмэгтэй гол дүрийн жүжигчнийх нэрийг хин гэдэг үлээ. Би уг нь энэ жүжигчсэн дуртай ш. Нэрийг нь одоо мартчих юм. Сүүлд бас нэг юм морьтой ийм юм хувьд амт нэг кино тоглоодсэн шүү дээ. Тийм үү. За би болохоор энэ эмэгтэйгийн нэрийг угаасаа мэдэхгүй болохоор чамд бас хин дэж чадахгүй байна. Көнгогийн нөх ко энэ байсан санагдчихэв. За. За тэгэхээр энэ каноны хувьд болохоор Goblin би бас энэ сонгохдоо зарим хүмүүс маань үзээгүй байх болов уу гэсэн чинь манайхан их сайн үзсэн юм байна. Хариултыг бол маш ядах юмгүй илгээж байна. Та гэхдээ кофе шоп их сонсдог гэсэн юм байна Солонгост. Тийм кофе шоп энэ хүнд ороход бол ер нь байнга явж байдаг гэсэн. Би эхлээд тэгж мэдэж авчаа дараа нь харин каноных дуу гэдэг мэдсэн. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэндээ танилцуулъя. Солонгост хамгийн сайн найрсаг үйлчлэгээ үзүүлдэг Монгол байгууллага юу вэ гэсэн асуултыг та бүхэндээ танилцуулж байна. Солонгост хамгийн сайн найрсаг үйлчлэгээ үзүүлдэг Монгол байгууллага юу вэ гэсэн асуултыг та бүхэндээ дараагийн асуултаар танилцуулж байна. Солонгост тийм хамгийн сайн найрсаг одоо үйлчлэгээ үзүүлдэг Монгол байгууллага гэсэн үг. Солонгост найрсаг үйлчлэгээ үзүүлдэг Монгол байгууллага нэр хэл юм уу те? Тийм хоолны газрууд байж болно, карго байж болно. За тэр нь монголчуудад холбоотой гар утасны тийм тэнд өдөг тийм дэлгүүр гэж хэлж болно. Ер нь таны хувьд бол аль нь хамгийн найрсаг одоо сайхан үйлчлэгээ монголчуудад үзүүлдэг вэ гэсэн юм асуулт байна. За. Сүгчүүг гинэ хаалгаар орж гараад юу яагаад гинэ? Кино. За. Тэгсэн байна. Эрдэнэпүрэн маань одоо дууг нь сонсож байсан ч киног нь үзэж байгаагүй байна өө гэсэн мэн шүү. За тэгэхээр жаргал аз маань гадаад иргэдийн төв гэсэн байна. За тэгэхээр гадаад иргэдийг дэмжих төвүүд бол маш бас сайн үйлчлэгээ үзүүлдэг ийм газрууд бол маш их байдаг. Тэгээ ялангуяа манай нэвтрүүлгүүдтэй хамтраад Сөүл глобал төв байна. Өвчин бодын гадаад иргэдийн төв байна. Биднэрт бол сонсогчдын маань асуусан асуултанд байнга хариултыг бол илгээдэг байгаа. Чимбаахын үед ямар байгууллага вэ ер нь? За хариултаасаа тойруулаад хэлчих. Миний хувьд зүгээр өөрөө ажиллаж байсан болохоор за нэг цагийн төв гэж ярьдаг тийм нийгмийн даатгал бид нэр өөрөө ажиллаж байсан төвөө сонгочих юм уу? Гэхдээ зүгээр яагаад бас шалтгааныг хэлэх гэж байна л да. Яагаад гэвэл тухайн үед одоо юу гэдгийг за Монголын төрийн байгууллага за дээр нь Солонгост байгаа учраас яг Солонгост үйлчлэгээ үзүүлдэг одоо Солонгос байгууллагаас авдаг тэр үйлчлэгийг хүмүүст нь хүргэдэг бай гэж бид нэр байн хурал дээр ярьдаг байсан. Тэгээ хүмүүс орж ирэхэд нэг кофе хийж өгөөд инээмсэглээ за асуулт хариулт гэдэг юм уу бусад өчөө одоо цаашаага юу вэ те тэр хүндээ бүрэн ингэж алах мэдээлэл өгөөд тэгээд хаалгаар гарахтаа юм уу уцаа тавихтаа сэтгэл одоо дүүрэн гарах болтгой гэдэг тиймэрхүү байдлаар бол одоо харьцахыг хичээдэг байсан. За жаргал аз маань Нүдэнбүү гэсэн байна. Тэгэхээр Нүдэнбүүгийн хувьд болохоор одоо яг Солонгос байгууллага байгаа. Солонгос үйл ажиллагаа явуулдаг Монгол байгууллагуудын хувьд хамгийн сайн үйлчлэгээтэй тийм монголчуудаа сэтгэл гаргаж үйлчлдэг байгууллага таны бодлоор аль нь вэ гэсэн юм асуулт байгаа. Эрдэнэпүрэн маань MN Post Cargo гинэ. Зөв хариулт байна. Дараа нь Ням цэцэг жаргал маань Nice Mongolia Cargo үйлчлэгээс nice гэсэн байна шүү. Хүүе ням цэцэг жаргалагч сайн уу? Энд уулзлага ямар утсан юм бэ? Профайл зургийг хараад шууд толгоонд орж иж шít. Сүгчмэн маань бэлэг махны дэлгүүр хариулт бүгд зөв мөн үү гэсэн байна. Будка төмөрө 5-ны утас холболтоо тээ гэсэн байна шүү. За сакко нийгмийн халамжийн төв гэж байна. Энэ болохоор хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчлэгийн төв гэдэг нэртэй байгаа. Тэгэхээр за бас хариултыг авлаа. За тэгэхээр асуултыг давтаад хэлье. Солонгост хамгийн сайн найрсаг үйлчлэгээ үзүүлдэг Монгол байгууллага юу вэ гэсэн байна. Тэг надад зүгээр ийм бас бодол байдгийг. Хэрвээ болдог бол тий одоо нэвтрүүлэг ингээд жилийн турш явуулж байгаа шүү дээ. Тэгээд
Монгол карго за Монгол өвшөө хоолны газар ч гэдэг иймэрхүү чиглэлүүдээр одоо сайтаараа дамжуулаад жилийн турш санал авч байгаад тэг шинжилүүд болохоор байгууллагуудыг гардуулаад байдаг ч. Тэгэхээр яг би тэрийг болохоор ямар шалгуур гардуулдгийг сайн мэддэггүй л дээ. Тэр ерөн зүгээр юм сонсогчдын саналыг байнга авч байгаад хэрвээ болдог бол шинжил болохоор за Солонгосын хамгийн шилдэг ийм одоо каргоны энэ байна, шилдэг тий хоолны газрын энэ байна гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар та солонгосч гардуулч юм уу тий. Болно шүү дээ. Зүгээр олон хүний санаа гэж зүгээр миний яг зөв миний хувийн бодол л доо. Тиймэрхүү байдаг бол шинжил болсон хаасаагүй чимбаа юм гардуулаа яваад тий. Хаасаагүй нэг тийм авцалаагүй юм ярьж байсан. Авцалаагүй ч яг гинт ямар ч хамаагүй байгууллагын үйл ажиллагаан дээр нэг юм хөтлөө явж байгаа хүмүүс байдаг шүү дээ тий. Яавартай ямар ч олбоогүй. Тэгээ гинт гарч ирсэн. За би энэ байгууллагыг хүнэлтгэе ингээд хизээ хэлээ нэг найзынхаа манай нэг чинь голомтод ажилладаг. Тэгээд тэндээс нэг юм тасалбар өгсөн чинь алдартай хүмүүс ингээл ирж дуулж байгаа юм л да. Тэгээд тэр дуучлагын нэрийг хэлээд яах вэ? Тэгээд би тэр тухайн үед чи яг нөгөө өөрөө нэг байгууллагад ажилладаг байсан. Тэгээд найзах дээр бас ингэж очиж гэдэг юм уу те нөгөө ингээд тасалбар нөгөөс болохоор тэгсэн чи тэр дууч ингээл гарч манайх дээр гарч за танаа байгууллагыг хүндэлтгээ байн харж одоо шүтчих биширдэг гэсэн нөгөө байгууллага дээр очсон нөгөө үгээ дахиад зогсож байсан. Тэгэхээр тренд өгөөсөн байна та гэж нэрээ тэгсэн юм мэдгүй. Тиймэрхүү тохиолдол байдаг шүү дээ. За тэгэхээр ням цэцэг жаргалагч маань харин тийм ээ удагчлаа одоо байнга уулзнаа гэнэ. Тийм штэ одоо би бүр профайл зургийг ч нүдэнд хоногчтол сандсан байна штэ. Ойна мөг маань MN Post Cargo гэж явуулсан байна. За тэгээд таавны утасны газрууд гэсэн soft cargo гэж бас явуулсан байна. За жаргалаад маань soft cargo ган толгой нэмж байна. Монгол таавны хүнсний дэлгүүр гэж ütсэн байна. За тэгээд хүнсний дэлгүүрүүд бас зөвхөн хүн судалтаас гадна хүмүүсийн хэрэгтэй зүйл асуусан зүйл нь маш их хариулж өгдөг санагдсан. Ер нь бол анх очил хүнсний дэлгүүрээс айгүйх асууд өгсөн шүү дээ. Яагаад ч мэдхгүй зүгээр нэг асуух юм гарч ирдэг гэсэн шүү дээ. Тухайн үед яг Монгол таавны нэг давхарт угаасаа одоо зөвхөн лефт байгаа шүү дээ. Хоёр давхарлуу гарангууд хамгийн ихэнд таарлаж байгаа нь болохоор тийм хүнсний дэлгүүрүүд байдаг. Тэндээс тэг хүмүүс маш их зүйл асуудаг болов. Талхаад өгсөж тэгчээ өрөн байна уу гэж жоохон байж болоор жишээл. За тэгэхээр та бүхэн бол сайн мэдж байгаа. Энэ асуултын зөв хариулт нь бол та бүхний хамгийн түрүүнд за өөрсдийн бодож бичсэн хариултууд бол бүгдээрээ зөв байгаа. Хамгийн гол нь олон байгууллагын нэр давтагдах юм бол тэр үнэхээр бас сайн үйлчилж байна гэж миний бодлоор бол ойлгож байгаа. Ийм пост карго юм байна л да. Хоёр бичсэн. За тэр гадаад иргэдийн төв Nice Mongolia зэрэг газрууд бол бас хүмүүст их таалагддаг ялчгүй юм газрууд байна. За тэгэхээр хоёлаа өргөжлүүлээд хариултаа хийсэн хүмүүст арга тушаал бас бэлгэлэхгүй болохгүй шүү дээ. За тэгэхээр хичээгүүл айгуу гоё урт өгүүлбэр явуулж чадчих. Баяр хүргэе. Тэгэхээр нэвтрүүлгийн хамтраагчаа танилцуулаад сэдвээ эхлээд танилцуулж тий. Өнөөдрийн сэдэв маань Солонгост мөнгөгүй болох үед гэсэн сэдвээр ярилцсанаа. Тэгээд би тэр хооронд та бүхний сэтгэл үлдээж явах хооронд нь нэвтрүүлгийн хамтраагчаа танилцуулжээ. Та танилцуулах байгаа шүү дээ тий. Би шүү бүгдийг танилцуулах гэж шүү дээ. Солонгост бас мөнгөгүй болох маш их тохиолдлууд байдаг. Тэгэхээр та бүхэн мөнгөгүй болвол ямар үед бас мөнгөгүй болж байсан. Эсвэл мөнгөгүй болвол ямар арга хэмжээ авдаг вэ? Энэ тухайга бид хоёртой хуваалцаарай. За тэгээд маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo ажиллаж байгаа. За MN Post Cargo та бүхний Монгол руу илгээх гэж байгаа ачааг хамгийн түргэн шуурхай 5-6 хоногт илгээдэг юм экспресс карго байгаа. За тэгэхээр хүүтэн үед байх юм бол температур баригчтай карго маань дулаахан явдаг. За халуун үед бол сэрүүн бас температуртайгаар илгээдэг байгаа. Та бүхний ачааг 7 хоног бүрийн лав гарагт 15 цаг хүртэл хүлээж аваад пүрэв гарагт Монгол руу илгээдэг байгаа. Тэгээд 5-6 хоногийн дараа Монголд за та бүхэн хүсэх юм бол хүргэлтийн үйлчлэгээр авах бас боломж байгаа. За нэмээд яг хэлэхэд бол сүүлийн үед энэ 90 замын үед дээр бол одоо ачаа нэвтрэхгүй байгаа юм асуудал бол ер нь Монголд байгаа бүх байгууллагууд бол одоо тулгараад байгаа. Тэгэхээр 4 сарын 11-ээс бас хэлнэ энэ байдлыг шийдэгдэнэ гэсэн иймэрхүү одоогоор мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас та бүхэн одоо хүлээстэй хамтаад ойлгож хандаарай гэсэн ийм мэдээллийг хүргэсэн байлээ. За холбогдох утасны дугаарын хувьд бол TIG 10 7569 82 гэсэн дугаарлал холбогдох боломжтой. Хаягийн хувьд бол Монгол 5-ны B1 давхарт байрлаж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань карго явуулбал MN Post Cargo сонгож хөвчлөлөөрэй. Тэгээд ер нь бол өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж байхад ачаан дандаа хурдан очдөг гэсэн бит хоёр. Тэгээд 7 хоног болгон л ер нь MN Post Cargo-ны яг энэ пэйж хуудас руу ороод шалгадаг л байсан л да. Хүмүүс танилцуулж байгаа юм чи тий. Одоо карго нэр хурдан хугацаанд одоо болохоор мэдээж хил дээр асуудалтай байна. Тэгээд ер нь бол ингээд гарч байгаа асуудлыг бас хүлээцтэй хүмүүс маань хүлээж аваасай гэж хүсэж байна. За тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За тэгэхээр уу бүжээ маань бэлэг махны үйлчлэгээ гэсэн байна. За тэгэхээр бэлэг махны дэлгүүр бас бид нартай нэг хэсэгтэй хамтдаа ажилладаг байсан байгаа. Манай сонсогчдод бас сайн мэдэх болов гэж бодож байна. За сонко шууд албаа хийхээ гэсэн байна. За тэгэхээр бас юм сайхан үйлчлэгээтэй газруудад албаа хийн гэж байгаа юм болов гэж ойлголоо. За тэгэхээр мөнгөгүй болсон үед гэдэг дээр хариулсан юм шүү.
нэрээ тийш дээ. Би нөгөө асуучаад сэтгэв мартсан байж шээ. За өнөөдрийн асуулт маань Солонгост мөнгөгүй болсон үед гэсэн байгаа. За тэгэхээр Чимбахахаа мөнгөгүй болсон үеэс сонсоод тэгээд сэтгэлээ уншаа тийм. За эхлээд чинээс сонсъё л та. Үгүй би хэлж асуусан үгүй. Тэгээд эхлээд сонссон. За тэгэхээр миний хувьд бол мөнгөгүй болчихсон үед бол нэлээд байгаа. Ямар ч байсан надад тэр үед болохоор гахаа маань их хэрэг болдог байсан. Гахаа одоо тийж 500 оноор дүүргдэг ч юм уу тий. Тэгээд тэрийгээ болохоор яг иймэрхүү мөнгөгүй болсон үедээ ер нь хөвчлэн унаа ч юм уу тэгээд нэг ойр зур жижиг сажиг одоо хоол тий аваад идэх тиймэрхүү зүйлүүдэд бол илүү зарцуулдаг байсан. За тэгээд манай сонсогчдын хувьд бол бас MJL радио Солонгос групп дээр бол битсэн байгаа. Аимшигтай мөнгөгүй хоолгүй аимшигтай гэсэн маань мөнгөгүй хоолгүй байна гэдэг гэсэн байна. За мөн кристал мөнгөгүй таарч хэцүү үе байлаа. Тэр үед багын найз минь залгаад тун овсоо гэд уцаа салгахад жирийн нэг оны маань хүүе юу болж байна ярихгүй яасан гэд мөнгө шилжүү тус болж байсан. Сайн хүмүүс их байдаг шүү. Тэр утгаараа одоо ч бусдад тусдаа явахыг боддог болсон гэж бичсэн байна. За манай Эрдэнэмөр өнгөсөн маань мөнгөгүй болох үе зөндөө байдгөө. Хилний бэлтгэлд байхдаа мөнгөчгүй сүулдэ зоосоо дуусгаж байсан. Хаа гэсэн юм шүү. Зоос бол гэхдээ яалтчгүй тусалдаг штэ. Яг зоос хадгалаад нэг 500 он 1000 он юм ингээ хадгалж чад яг мөнгөгүй болсон үедээ би айгуусаа сандыг цуглуулж жагаад би нэг юм жижигхэн кошлогын цуглуулдаг байсан. Тэгээд тэргээрээ бүр үнэхээр мөнгөгүй болсон. Тэгээ өдөр хоол идэх мөнгө байдгүй үрхэмтэй. Тэгээд одоо сэж гэдэг ч юм уу те Солонгос ч юм туушираг зардаг штэ те. Тэгээд туушираг худалдаж авах гээд мөнгөө цуглуулад нэг 3500 он илүү 4100 он ч байлоо. Тэгээд өдөрт яг тэрийг нэг л иддэг. Тэгээд авснаа хамгийн хямдхан нь ядаж чад кимчитэй хуурга нь хамгийн хямдхан. Гэтэ би өөрөө нөгөө тэрхий халуун ногоотой хоол нь ер нь бол сайн биш дургу байхгүй идэхэд жоохон хэцүү байдаг. Их тохирсон эсвэл ер нь бараг халуун ногоо хоол иддэг. Тэгээд хамгийн хямдхан хэмчээтэй хуурга байсан чинь ингээд 7 хоног харшил гараад би этерхийг халуун юм гэдгээр харшил гарчдаг байхгүй. Тэгээд яалтч мөнгөгүй болохоор нөгөө харшлын эмээ хуугаал хэмчээтэй хуурга идэл тэгэл 7 хоногийн дараа яг цагийн ажил хийжсэн цалин буугаад тэгээ хүмүүсээ цуглуулжсэн. Би яг энэ групп дээр бас зураг оруулсан л да ягаад бол хөлөө нэг юм наагаад хэмтээчээд тэгээд цалингаа өгнө газар арбайд хийгээд 2-оос 10 орнд ажиллаад хөөрхөн цалин авчдаг байсан. Тэгээд ажиллаа их боломжгүй болсон 7 хоногийн тутам цалингаа авдаг байсан. Тэгээд сүүлдээ бол яалтч мөнгөгүй болоод ирэхээр найс нөхдийн тусламж бол маш их хэрэг болдго юм байлаа. За тэгээ өөр гэх юм бол сүүлд үлдсэн мөнгнүүдэд цоглуулж байгаад яг дэлгүүр орохдоо хамгийн хямдхан хамгийн ариун байж болох удаа идэж болох тийм зүйлүүдийг маш их бодоод бүр бичиж байгаа 35,000 оноор гэхэд ямар ч тэнд багцсан зүйл юм бол 5 ширхтээ гом байдаг штэ тэрийг одоо хямдралаар нэмхэн нэг гитсэн байсан тэрнээс авч байсан өшөө гурил амарчаас авч байсан аль болохоор нэг элбэг хитоныг хөрчихээр тиймэрхүү бүтээгдэхүүнүүдийг их сонгож байсан санагдтыг би болохоор яг тэр үед чинь тушираг байсан тэгээ дараа нь мөнгөгүй болсон үедээ ийм жижигхэн хямдралын дэлгүүрүүд байгаа шүү дээ 1+1 гэдэг нэг дээр тэндээс ундаа авахтаа нэг дээр нэмэх нэг ч гэдэг юм уу. Ер нь ийм хямдралтай дэлгүүрүүдийг аягүй сайн мэддэг болсон байсан. Тэгээд Солонгост чинь гинт аягүй сайн яагаад ч ингэж гинт их мөнгөтэй болол тэг гинт бүр ямар ч мөнгөгүй болол гинт мөнгөтэй болол нэг хэсэг яг тэгээдсэн. Тэгээд дараа нь болохоор ер нь мөнгөө ингэж зөв зарцуулах хэрэгтэй юм байна тий. Тэгэхээр хүнсний хэмнүүдийг авах хэрэгтэй байна. Яаж зарцуулах вэ? Энийг одоо карта ядаж наан цэнгэлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгсэн чинь би нэг удаа карта цэнгэлгээ мартаад мөнгөө ингээд тооцоолохгүйгээр дууссан. Тэгээ хүнсээ аваад яг дууссан байсан чи картаараа ажилдаа явах гэж карт маань ингээд дарсан чи мөнгө байдгүй. Тэгсэн чи би яг тэр тухайн өдөр ажил дээр очиж тэр чинь нэг өдрийн цагийн ажил байсан болохоор ажил дээр очиж ажиллаа хийгээд оройн мөнгө авна штэ тий. Тэгжээж карта цэнгэлэн тэгээ автобусны буудлыг хэсэг ингээд гүлээд зогссон. Манай яг тэр ойролцоо монголчууд их явдаг гэсэн. Тэгээ яг нүү таньдаг хүүхэд тараад тэгээ надад миний картыг 5,000 оноор зэнгэлээд өгөөч би чам дараа 5,000 вон өгьегээд тэгээ оройн ажиллаа тарж эренгүүтээ нөгөө хүүхд рүү шилжүүлчихсэн. Надад яг тэгж бодогддог шүү. Одоо нөгөө ажиллаа хийж байхдаа Солонгост тажгүй яваалаа. Тэгэхээр ялангуяа одоо оюутнуудаа нэлээд бас юм болж өгвөл те таарлд бол одоо таньдаг оюутнуудаа хоол аваад өгч юу тэр том боёо юм шиг. Яг л оюутнуудын маань хичээл ном гэж яваад ажил хийх одоо цаг зай бол маш хомос байдаг те. Тэр чинь яг тэр миний хичээл бүр ингээд яг семестрийн сүүлсэн байна. Тэгээд үнэхээр мөнгөгүй болцсон. Тэг хичээлээ хийхгүй болохоор муу гарч штэ. Тэг хичээлээ хийх хэрэгтэй. Хичээлээ хийхгүй болохоор ажилд явчихаар яг мөнгөтэй болчихж байгаа. Гэхдээ энэ чинь семестрийн сүүл болохоор манай багш аягүй хатуу. За чанцаа чи энэ хэдэн дипломыг орчуулж иж ард нь гарч иж гэнэ. Тэгэл манай багш нөгөө диплом аягүй буцаадаг. Гэл чи чадахгүй юм болохгүй юм бүтгүй юм ч гэдэг юм те. Тэгэл тухайн үед чи аягүй хэцүү байсан штэ. За тэгэхээр жаргалаас өөлээд авахгүй. Мөнгөгүй үед гахаага задлах уу яах уу гэж ширтээд захирлаасаа мөнгө асуунаа. За ганц болгоны хэмжээ маань мөнгөтэй үед автобусны карта сайн цэнэглэх хэрэгтэй аминд ордог гэсэн бол жаргалаас маань
захирал маань үйлдвэрээ ажилуулахаа болоод ажилгүй болсон үед таарад гахаа задлсан. Тэгсэн чинь 700 мянган вон болсон юм байна. Бүхэл бүтэн 50 мянган вон за 300 мянган вон болсон. За маш их дөнгөд ицсэн байна. Тэгэхээр нэлээ их олон юу байсан. Тийм ээ. Тэгэхээр за амар их баярлалаа гэсэн байна. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бол гахаа нэлээ амьд ордог юм байна. Дээр нь бас энэ зээлийн карт надад бас их зүгээр санагц. Ягаад гэвэл одоо мөнгөгүй үед тийм хүнээс мөнгө асахгүйгээр зурчаад дараа нь ингээд эргээд төлчдөг. Ажилтаа үед бол их зүгээр. Ажилгүй үед бол их одоо зурчаад дараа нь төлж чадахгүйс асуудал орно тийм. Тийм сөгчөн маань нэ байна тийм үе зөндөө эхэндээ уйлаад л гоймонгоос ороод л суудаг байсан. Өвдчихөөгүй бол хөгжил сайтай газар цагийн ажил хийгээд амжиргаагаа залгуулчихдаг. Хурдан дампуурдаг, хурдан сэрэгдэг санагддаг. Махаал сайн авахд болдог юм дөө гэсэн байна. Эрдэнэ бүр маань оюутан хүүхдүүд хоол авч өгөх буян шүү хаа гэсэн манай Эрдэнэ бүр ч өөрөө оюутан байгаа шүү дээ тий. За тэгэхээр бям цэцэг давааны хэмжлэн Эмэн карго Монголоос юм авч болдог юм уу? Асууж өгөөрэй хоёроо гэсэн байна. За Монголоос бол юм авах боломжгүй. Тийм зөвхөн Солонгосоос Монгол руу карго явуулж байгаа шүү. За найруулагч маань цаг болсон байна гэж мэдгдсэн байна. Яа, за ингээд нэвтрүүлэг маань төрөд өндөрлж байна. Бид хоёртай хамт байсан. Солонгос мөнгөө болсон түүхээ. Бараг бид хоёр өөрөө өстөө их ярьчих шиг боллоо тий. Сэтгэл хөдлөлт их ярьчлаа. Тэгээ бид хоёртай хамт байсан сэтгэл хөдлөлтөөс бүх сонсогч нартай маш их баярлалаа. Нэвтрүүлгийн шууд эфирд хүлээч чинь Батулан, хүлээгч Чанцалд болон найруулагчаар оюун болноор ажиллаа. Удахгүй та бүхэнтэйгээ оройны 18 цаг 30 минутын Солонгон орноор нэвтрүүлгээрээ эргэн уулзлаа. Түр баяртай оройг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. Хамтран ашиглагч цэвэр витамин С Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа өмс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сих нүсэд олонгүй, цэвэрхэн тунгалаг, гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагч бүрдсэн дээд зэргийн чившил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-Mer-ийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдоход Солонгос дахь утас 1.88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-Mer хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондрол. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай Эмэн пост каргогийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хоттой хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай усан тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас ТG1083 81 82 99